Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Чанжуу 34 настай 8 настай хүүгийн ээж гэмээргүй залуухан харагдаг нэгэн байлаа. Солонгос нөхөртөө байж байгаад салсныхаа дараа тэр 8 настай хүүгээ аваад Австралийн Мельбурн хотод шинэ амьдрал эхлүүлсэн. Хүүн бага байсан тул бүтэн цагаар ажиллахад түүнд хүндрэлтэй байсан учраас тэр гадаадаас бараа авч өгдөг ажлыг хийдэг болжээ. Энэ ажил нь цагийн хувьд уяатай ажил юм. Хүмүүс амнаас ам дамжин танилцуулж жижигээс эхэлсэн тэр бизнес нь хаажмаар өргөжж тэр олон янзын хүмүүстэй танил болов. Гэхдээ ковидын үеэр дэлгүүр тээвэрлэлт сургуулиуд гээд бүх зүйл хагдаж тэр гэртээ байх хугацаа илүү урт болсон. Чанжууч хүүтэйгээ хамт олон сайхан цагийг өнгөрүүлэх боломжтой болсон байна. 2021 оны 2 дугаар сарын 1-ний орой тэр орой Чанжуу хүүтэд зориулж 5 цаг бусласан дахиад нишвэл хичээнгүйлэн бэлтгэсэн орой олоо би чат дээр хаваалцжээ. Хүүн амтрахын идэж байгаа богинохон бичлэгийг тэр оруулсан. Яг л жирийн гэр бүлийн аз жаргал шиг харагдсан байна. Орой 6 цагийн үе Чанжуу руу нэгэн тудлага ирэв. Утас тасармагц тэр хүүдээ хаашаа явж байгаагаа хэлсэнгүй. Зүгээр л ээж нь түр гарчаад ирийг шилээд түлхүүрээ шүүрээд гарлаа. Тэр яарч гарах үедээ унтлагын хувцс гэрийн тавжигтал гарсан байсан. Яг тэр мөчөөс эхлээд тэр эмэгтэй сураггүй алга болжээ. Маргааш нь 2 сарын 2-нд Чанжууг ойрын эдэн найз нь холбоо барьж чадалгүй санаа зовж эхэлсэн тул түүний алга болсныг цагдаад албан ёсоор мэдэгдэв. Дуудлага авсан даруйда цагдаа нар ажилдаа орлоо. Хүн алга болсон байх магадлал өндөр гэж үзсэн тул цагдаа нар бүх хүчээ дайшилж маш өргөн хайгуул шууд эхлүүлсэн. Энэ ажиллагааг удирдахаар мөрдөгч Эндрю Стемпер томилогдож түүний удирдлагын дор 3 өөр хайгуулын баг Чанжуугийн амьдардаг газрыг тойрсон 3 том бүсийг бүхэлдэн шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл уул тааруул авирна, ус тааруул сэлэн гэдэг шиг айхтар том газар нутгийг хамруулсан маш нарийн хайгуул хийж байв. Түүнчлэн тухайн үе бол Австралийн халуун зун өдөртөө нар шараад дээрээс нь газар нутгийн толгойд буцсоог холилдсон эдрэгтэй газрын хайгуулч бүр хэцүү болсон. Гэсэн ч цагдаа нар нэг л зорилготой байв. Хөөрхий хүүгийн ээжийг аль болох хурдуулж гэрлэн буцаах. Нэмжлэхэд цагдаа нар эргэн тойрны бүх газарт Чанжуугийн зурагтай эргэн суурьлах мэдэгдэл тарааж иргэдээс талшимж өгсөн. Түүний гадаад төрхийг дэлгэрэнгүй бичсэн байлаа. Өндөр 160 см орчим, жин ойролцоогоор 52 кг, нүд, бор, үс, хар, алга болсон үедээ ягаан унтлахын хувцас гэрийн тавчигтай, нүдний шилгүй, шивээсгүй, сүүлд Мельбурний Эппинг дүүргийнхээ гэрээс гарч явсан. Мэдээлэл хэвлэлээр цацагдаж олон нийтийн анхаарал маш хурдан төвлөрлөө. Чанжуу олон жил гадаадаас бараа авч өгдөг ажил хийсэн тул олон хятад найз танилуудтай болсон байв. Тиймээс цагдаа нар хайж байхад нөгөө талд хятад иргэд болон түүний ойрын найзууд WeChat дээр зураг тавьж хайж эхэлсэн. Хэдхэн цагийн дотор түүний алга болсон мэдээ хятад даяар тархав. Гинэж байсан огт танихгүй хүмүүс хүртэл мэдээллийг дамжуулах, шеэрлэх замаар тусалж эхэлсэн. Тэр үед нэг зүйл ил боллоо. Чанжуугийн англи нэр нь Келли гэдгийг найзууд нь хэлв. Харин тэр өдөр гэрээс гарахдаа машингүй зөвхөн гараа тус түлхүүр хоёроо аваад гарсан нь бас анхаарал татжээ. Ээж нь алга болсон дараа 8 настай хүүг нь аав нь авч явсан байна. Харин хятад амьдардаг Чанжуугийн настай эцэг их охиноо алга болсныг сонсоод юу ч хийж чадахгүй зүгээр л хүлээж сухал үлдсэн. Чанжуу алга болохоос өмнө WeChat дээр хэвийн аз жаргалтай зураг, видео тавьж байв. Ийм сайхан явж байсан амьдралаасаа цухтааж хүүгээ орхих шалтгаан түүнд огт байгаагүй. Мөрдөгч Стемпер гол баримтуудыг нэгтгэв. Гэрээсээ гарахдаа унтлагын хувцас тавчигтай байсан. Машинаа авч яваагүй. Гэрээс яаран гарсан. Яг уцаар ярьсныхаа дараа гарсан. Энэ нэг зүйлийг харуулж байлаа. Тэр таньдаг хүнтэйгээ уулзахаар гарсан байх. Мөн тэр хүнтэй уулзаад машинд нь суугаад хаа нэгтээ явсан байх бүр магадaltaй. Яагаад тэр хүн Чанжууг авч явсан бэ? Хүн барьцаалах хэрэггүй. Гэхдээ Чанжуу баян хүн биш, ганц бие ээж. Тиймээс барьцаалах шалтгаан үндсэндээ үгүй. Иймээс мөрдөгч Стемпер нэг гол дүгнэлтэнд төрсөн. Өөрөөр хэлбэл энэ нэрийг танил хүнийх нь хувийн өв сонзон байж мэдэх байлаа. Тэгвэл хэн байж болох вэ? Цагдаа нар хамгийн ихэнд түүний хамгийн ойрын хүмүүсийг шалгасан. Тиймээс тэд хамгийн түрүүнд Чанжуугийн найз залууг дуудсан байцаав. Чанжуугийн найз залуу Танжун Шан гэдэг 36 настай залуу байв. Австралид доктортой байдаг ажилгүй. Голдуу айл гэрийн засварыг, галтгооны шкафыг, шалан дээр модон барьхад наах зэрэг захиалгаар ажиллаж амьдардаг нэгэн. Цагдаа нар түүнийг дуудмагц тань нилээд хамтран ажиллаж байгаа юм шиг харагдаж байв. Байцаалтын үеэр тань хэлэхдээ 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Чанжуу алга болсон өдөр тань, Чанжуу, хүү тэр гурав Эппинг дэх гэрт нь хамт байсан гэж тэр мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл тэр орой чанжуу хоолойж сошиал тавьсан дулаахан гэр бүлийн зураг, видеонуудыг оруулж байх яг тэр мөчид там мөн гэрт хамт байсан гэсэн үг. Тэр цааш нь орой 6 цагийн үед чанжууныг дуудлага авсан. Түр гараад ирнэ гэж хэлсэн. Хаашаа хинтээ уулзах гэж буйгаа хэлэлгүй гарсан гэж ярьсан. Эндээс мөрдөгч Стембер болон бусад цагдаа нар таны ярианаас нэг л зүйл буруу байна гэж мэдэрч эхлэв. Гэхдээ асуудал бий. Тухайн үед цагдаа нар бодиттой нотлох баримт байгаагүй. Таны хэлсэн хэдэн зүйл логикгүй мэд санагдсан ч томоохон зөрчил бодит нотлохой байхгүй байсан тул цаашдын мөрдөл дээр ажиллахын тулд түүнийг ихний удаад сулсан байна. Цагдаа нар дараагийн алхамдаа чанжуугийн хурш бүртээ уулзаж байцаалт авч эхэлжээ. Шөнө дүнд ямар нэгэн зүйл болсон эсэх, сэжигтэй хүн, дуу чимээ, машин харагдсан эсхийг наривчлан тодруулсан. Тэгээд хөшрүүдийн өгсөн мэдүүлгэд цагдаа нарыг цочирдуулав. Хөршаа тэр орой чанжуу гэрээс гарснаас хойш хэдхэн цагийн дараа түүний гэр дотроос маш чанга сэжигтэй шимээ гарсан гэж хэлжээ. Энэ дуу унтаж байсан хөшрүүдийг хүртэл цочоон сэрээсэн байна. Орой өдөш хүмүүс унтаж байхад ийм хүчтэй дуу гарах нь тун сонин. Хөрш бэ өөрийн 4-5 цагийн үед чанжуугийн гэрийн гадна тал буюу гадаах зам дээр 2-3 эрэгтэй хүн 15 минут орчим ярилцж байсан гэжээ. Хөрш гээ чанжуу алга болсон талаар хинч мэдээгүй байхад тан хөшрүүдийн алгыг тогшин танаад камер байгаа юу? Бичлэгийг үзэж болох уу гэж асууж явжээ. Хөрш нь яагаад гэж асуухад тан тодорхой тайлбар өгөөгүй булзааруул зөгцсөн байна. Үүнийг өөр хөршж баталсан. Эдгээр баримтуудыг хараад цагдаа нар нэг дүгнэлтэв. Там маш их сэжигтэй сандран айл бүрийн камерын бичлэгийг шалгахыг оролцсон. Чанжуу алга болох үед гэрт байсан гэж өөрөө мэдүүлсэн. Шүн дунд ирчүүдтэй юм ярилцсан байж магадгүй. Цагдаа нар эргэн тойрны бүх камерын бичлэгийг шалгаж үзв. Ингээд нэг машин олон удаа эргэлдэж байгааг илрүүллээ. Энэ машин оройноос өглөө хүртэл өөрөөр хэлбэл 20 дугаар сарын 1-ний өдрийн 4 цагаас 20 дугаар сарын 2-ны оройн 8 цаг хүртэл чанжуугийн гэрээ оролцоо олон удаа үзэгдсэн байлаа. Машин хэнийх байсан бэ? Эзэн нь тан. Цагдаа нар шууд танх 2 дахь удаага дуудан байцаахаар болов. Гэхдээ түүнийг дуудсан өдөр тан орон мөргүй алга болжээ. Уцаа салгасан гэртээ байхгүй. Түүний нислэгийн мэдээлэлд нэгэн чухал баримт хэл боллоо. Тан Мельбурн нисэх онгоцны буудал гадаад руу нисгэж байжээ. Цагдаа нар яаралтай нисэх буудал руу хөдөлсөн. 2021 оны 20 дугаар сарын 10-ны өглөө чанжуу алга болсноос хойш 9 хоногийн дараа цагдаа нар тан онгоцон суухаас өмнө нисэх буудал дээр баривчлаа. Таныг нисэх буудлаас баривчлсны дараа цагдаа нарын хамгийн ихний зорилго бол чанжуу хаана байгааг мэдэх. Гэхдээ байцаалт эхлэхэд там бүх асуултад хариу өгөхгүй гүрийжээ. 2021 оны 20 дугаар сарын сүүл 10 гаруй өдрийн хайгуул амжилтгүй болж олон нийтийн дарамт нэмэгдэж эхлэх үед цагдаа нар дахин нэг том ажиллагаа эхлүүлв. Энэ удаа өмнөхөөс илүү өргөө өрөөтэй явах ажиллагаа. Өмнө нь найсан газрууд Вест Хадлберг орчмын талбай, Авен ховоо орчмын шигүү ой мод зэргээр хаях. Гэвч энд хамгийн хэцүү зүйл Австралийн 2 сар бол халуун зуны оргил үе. 40 орчим хэмийн нар хуурай салхих, хайгуул давж буй цагдаа нар хэцүү байв. Тэд бүсчлэн нэг жижиг мөр алдахгүй гэсэн зарчмаар хайсан ч ямар ч баримт олцсонгүй. Хятадд байсан 2 хөгшин эцэг эх нь охиноо алга болсон мэдээг аваад Австрали руу ирсэн. Гэхдээ Австрали ковидын хатуу дүрмтэй байсан тул тэд эхлээд 2-7 хоног карантинд орно. Карантинаас гарсан даруйдаа өглөө бүр гарч хайгуулд оролцсон. Тэр хооронд цагдаа нар өдөр бүр өдөр шөнөгүй хайсан ч чанжууг олж чадаагүй. Чанжуу олдохгүй байх тусам танк буруутгахад хэцүү байв. Цогцгүй бол аллах батлах боломжгүй. Ингээд чанжуугийн хэрэг сураггүй алга болсон нэг хэрэг шиг болж мэдхээр байлаа. Хятадууд дарамт үзүүлж хэвлэл мэдээлэл байнга шахаж цагдаа нарын нэр хүнд унах эрсдэл нэмэгдэв. Аз болоход 4 сар өнгөрөхөд цагдаа нар эцэст нь нэг том ахиц гарсан. Албан ёсны хэвлэлийн хурал дээр мөрдөгчд зарлав. 3500 цаг камерын бичлэгийг хянагдсан. Чанжуугийн олон мянган мессежийг орчуулсан. Wallet хогийн цэг дээр томоохон хайгуул хийн. Сэжигсэн цогцыг машин тачиж хол авч явсан гэж таамагласан. Тиймээс эргэн тойрон хойн хэсэг, талбай, гол мөрөнгөөр байсан. Гэхдээ камерын бичлэгт харснаар мөрдөгчд нэг шинэ лог гаргаж иржээ. Чанжуу алга болсон шөнө тан хөршүүдээр явж камер асууж байсан. Яагаад гэвэл хэрэв машинтайгаа цогцыг зөөсөн бол камерын бичлэг үлдэнэ гэдгийг тэр мэдэж байв. Иймээс машинаар цогцыг зөөгөөгүй байж магадгүй. Харин гэрийн оролцоо шууд тэнд нь устгасан байж болно. Тэгээд том хогийн сав руу хийсэн байх боломжтой. Гэхдээ үүнийг батлах цорын гац газар нь хогийн цэг байлаа. Энэ мэдээ цэцэгтмэгц Хятад, Австралийн хэвлэлүүд том хайгуулыг өдөр бүр дамжуулж эхлэв. Өдөр бүр олон хэвлэлийн нисдэг дорон, нисдэг тэрэг хогийн цэг дээр эргэлдэж зураг авч байв. Мөрдөгч Стембер хэлэхдээ сүүлийн хэдэн сар бол бидний хувьд маш хүнд
сэтгэл зүйн дарамттай хугацаа байлаа. Гэхдээ бид бууж өгөөгүй. 2021 оны 6 дугаар сарын 18 хайгуул амжилттай болов. Хайгуул эхлээд 4 хоногийн дараа цагдаа нар 5 хогийн цагаас хүний идэвхтэн үлдэгдэл илрүүлв. Тэд хэсгүүдийг лабораторид дэлгээсэн бөгөөд хэд хоногийн дараа ДНХ албан ёсны хариу гарч Чанжуугийн хүн болохыг батлав. Эцэст нь 4 сарын дараа нотлохоо олджээ. 2021 оны 7 дугаар сарын 15-нд Мельбурн хот даяар ковидын байдал дахин өндрөн хатуу хөл орой тогтоогдсон үед танк шүүх хуралд оролцуулахаар дуудсан байна. Гэхдээ хөл оройны улмаас шүүх хурал тагмаар биш онлайн хэлбэрээр явагдсан. Тантай хамт Хятад хэлний орчуулагч оролцож шүүгчийн үгийг түүнд дамжуулж байв. Шүүх хурал дуусахад тан өртөө нэг л зүйл хийсэн. Орчуулагчийн орчуулгыг сонсоод ойлгож байна гэдгээ толгой төгсөн. Түүнээс өөр ямар ч хариулт өгөөгүй. Бүр нэг өгүүлбэрч хэлсэнгүй. Гэхдээ энэ өдөр эцсийн шийдвэр гараагүй. Учир нь шүүх шинжилгээний бүрэн дүгнэлтүүдийг хүлээж байсан тул шүүгч хэргийг түр ойршлуулв. 2021 оны 12 дугаар сарын 1 танк албан ёсоор шүүхэд дахин авчран байцаав. Нийтэд танилцуулсан баримтуудаас харахад цагдаа нар дараах зүйлсийг баттай тогтоосон байв. Чанжуу와 танд хоёр анх хэрхэн танилцсан байв? Тэд интернетээр танилцаад өрдөө 1 сар хүрэхгүй хугацаанд болцсон. Гэвч энэ богино хугацаанд байн муудалцаж маргалцсан. Чанжууныг тотны найздаа "Тан бол миний хүссэн хүн биш. Гэхдээ түүний санхүүгийн боломж нь жаахан талагдаад байдаг" гэж элен далангүй ярьсан байжээ. Цагдаа нарын үдснээр Чанжуу ямар шалтгаанаар алагдсан бэ? Мөрдөгчийн дүгнэлт Тан Чанжууг өөр эрэгтэйтэй уулзч байж магадгүй гэж харсан. Харталт уур хилэн оргил бидээ үрсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж Тан Чанжууг алсан байна. 2021 оны 20 дугаар сарын 1-ний өдөр болсон яг бодит үйл явдал. Өдөр 5 цаг 30 минутын орчимд Тан Чанжуу руу залгаж уулзч ярилцахыг хүсжээ. Чанжууч яагаад болохгүй гэж ярилцъя гэж хинэггүй зөвшөөрсөн байна. Учир нь тэдний харилцаа шинэхэн байсан тул яг тийм том маргаан гарна гэж огт төсөөлөөгүй. Тан гэртэн ирсний дараа маргаан эхэлжээ. Маргаан хурцтаж уур нь үрсэн Тан галтайгоноос хурц утга шууран авч Чанжууг 6 удаа утгалсан. Түүний нэг нь зүрх рүү гүн туссан байна. Чанжуу цус алдалтаас болж маш богино хугацаанд нас баржээ. Энэ бүхнийг Чанжуугийн 8 настай хүү өөр өрөөнд зургт үзэж байхдаа юу ч сонсохгүй, юу ч хараагүй өнгөрүүлсэн. Чанжууг алсын дараа Тан хамгийн түрүүнд өөрийн хамт амьдардаг Чэнг их залуу руу залгаж надад туслаач, халуунд муутахаас өмнө яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй боллоо гэжээ. Тэр бүр нэгнгүү тайлбарлсан. Би Чанжуутай муудалцсан, уурлаад тутгалчихсан. Одоо биеийг нуух хэрэгтэй боллоо гэсэн. Чэнг байранд ирсэн боловч танаас айсантай гадагшгаарч шүн зогцсон. Шүн 4-5 цагийн үед хуршууд холоос ирчүүдийн ярилцах дуу сонссон нь яг энэ мөчтөө таарсан байх магадлал өндөр. Хинч байхгүй болсон тул Тан ганцаараа Чанжуугийн цогцыг 8 хэсэг болгон таслаж даавуугаар боож утасны цагсанд хийсэн байна. Тан хүүд нь ээж нь зүгээр л гадагш гарсан гэж худал хэлээд хүүг айхгүй байлгах гэж тайвшруулжээ. Харин шүн дөлөөр гэрийн гадаах том хогийн сав руу цогцыг хийж хэд хоногийн дараа хогийн машин ирэн Валар тогийн цэг рүү зөөжээ. Ингээд л Чанжуугийн сураг бүтэн 4 сар гараагүй юм. Там баригдсанаас хойш цагдаа нар түүний утаснаас дараах айлтуудыг олжээ. Австралид хүн албал хэдэн жил өгдөг вэ? Хогийн цаг дээр задгаа хогийг яаж боловсруулдаг вэ? Үхсэн бие халуунд хэр хурдан мууддаг вэ? Энэ бүх хайлт 2 дугаар сарын 6-нд хийгдсэн байсан. Тан урдчилсан хилэлцүүлэгт орохоос татгалзаж эргийг нь шууд дээд чөх рүү шилжүүлэхийг хүсжээ. 2023 оны 5 дугаар сарын 31-нд шүүх хурал эхэллээ. Шүүхийн танхимд Тан хослол зангиатай ирсэн ч шүүхийн шийдвэрийг сонсоод юу ч болоогүй юм шиг байв. Австралид цааз ялт байдгүй. Хамгийн дээд ял нь 25 жил. Гэхдээ 2023 оны 7 дугаар сарын 31 шүүх Танд 28 жилийн орхиол өгсөн байна. Ингээд Чанжуугийн хэрэг инхүү дуслаа. За өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк, сабаа заавал дараад өгөөрэй.